Анхаар. Мотор. Өнөөдөр манай оронд бүсгүйчүүдийн гарга ярилцаагүй бүтээн байгуулалтын талбар гэж хаан шалга. Бөмбөрцгийн эргэлт төгсгөлгүй хүмүүний амьдрал харин хязгаартай. Эргэлдэх энэхэн дэлхий дээр хэдийгээр төмөн жива хүмүүс бүжигнөвч ирэх буцхын жамаар ээж халаагаан өгсөөр байдаг нь энэ л хормоогийн жам юм аа. Гэтэл бас бодит биеэрэн өнөө эс оршивч эцэг дээдсээс хүртсэн нэр алдран үл мартуулан үе улиран дуудуулсаар хэзээ хонч мөнхчин үлдэх ховорхон хувь заяа зарим хүмүүнд тохиодог. Хэн хүний хүслээр болдгүй хийсэн бүтээснээр болдог тийм үйл хэрэг хувь заяаны эзэн бол даваагийн долгор хэмээх эгэл даруухан хэрнээ урлагийн тэнгэрт гялалдсан нэгэн монгол эмэгтэй гэхэд даваадуулсан болохгүй. Даваагийн долгор өдгөөгөөс 36 жилийн дэртэй буюу 1988 оны 7 дугаар сарын 3 ногоо жигдрэн дэлгэрэх цагаар 43 насндаа хорвоогоос буцсан боловч сэтгэл зүрхэн зориулж уруухан анзарж үр хүүхдээсээ ч дутуугүй гэмээр хайрлан байж үтээсэн энэ л олон уран сайхны болон баримтат кино концерт, тележүжиг тэр болгондоо бодож боловсруулж гаргаж ирсэн хэдэн арван уран сайхны дүр хэзээ хонч санаж байхаар мөнхөлж үлдээсэн үйл явдлын баадрууд нь даваагийн долгор гэдэг нэрийг хэзээч мартуулахгүй мөнхөд сануулан дурдсаар байх болно. Үржил шимт хөрс шороогүйгээр соёолж төлждөг ургамал нохоо гэж байдгүй нэгэн адилаар уран бүтээлч хүн хэдийгээр төгс төгөлдөр авьяас бэлэгтэй хийж бүтээхийн урам зоригтой хичнээн хичээл оролдлоготой байлаач тосож авч тордох суургүй бол юу болгосон бilé. Тэгвэл тухайн үеийн төр засаг удирдах хүмүүс улс орондоо хэрэгтэй шинэ бүхнийг бий болгохоор урдаас нарийн бодож төлөвлөж шатраатайгаар хэрэгжүүлж байжээ. Түүний нэгэн илрэл бол улс орны соёлын амьдралд томоохон нэгэн шинэ галголомтыг бий болгож урлагийн өрмөц салбарыг хөгжүүлсэн нь телекино үйлдвэрийн жишээнээс бэлээхэн харагдана. Улс орон хүн ардынхаа үйл хэрэг үнэн түүхийг хөргөлөн болгохын зэрэгцээ урд өмнөж өнөө хойчдч хараахан бий болгож чадаагүй асар олон нэн чанартай бүтээлийг тухайн үедээ телекино үйлдвэр бүтээж чадсан юм аа. Урлагийн тэрхүү гэгэн өргөөний анхдагчдын нэг нь Бүхэлбоотын кино урлагийн дээд сургуулийг 1971 онд кино найруулагчийн мэргэжлэр суралцсан төгсөж ирсэн хожимын нэрд гарсан уран бүтээлч бие хүн даваагийн долгор гэдэг шавилхан нэгэн бүсгүй байлаа. Нэн сонин давхцал гэмээр аав даваа, ээж даваа гэсэн нэр нэгтэй эцэг эхийнхээ отхон охин нь болж 1945 оны 12 дугаар сард Ховд аймгийн Дарив сумын нутагт төрсэн долгор охин сургуульд орж сурагч болсон цагаасаа үеийнхнийхээ дундаас тодорсон гэхэд хэтрүүлсэн болохгүй байхаа. Ном их уншдаг, орос хэлнтэй гаргууд сайн долгор охин дуулах, бүжиглэх авьяасаараа ч эрт танигджээ. Нийслэлийн 10 жилийн 18 дугаар дунд сургуулийн туршилтын 11 дугаар ангийг анхлан төгссөн тэрээр хүүхдийн нэрт зохиолч Содон Доржийн аз жаргалын эрэлчин дуурийн эрэгтэй Голбаатарт дүр хувирн тоглож байсныг шагшин ярих хүмүүс одоо ч байсаар байдаг юм. Манай долгор бол ер нь
тийм нийгмийн идэвхтэй хүүхэд байсыг анхны одоо 18 дугаар сургууль дээрээ соёлч нөхөрлөл гэдгийг байгуулад соёлч нөхрөлийн гишүүд нь бид бас нэг 10 хэдэн хүүхэд байлаа. Тэгээ ер нь бол яг сурлах сайтаа бид нар 11 дугаар анги төгсөөд 7 хүүхэд одоо гадаадын хуваар авсны нэг нь манай долгор байсан. Москвагийн ВГИК гэдэг урлагийн цуутай том сургуулийн онгодтой хиймэртэй он жилүүдийн одоо хаанаас харах вэ гэхлээр энэ л гэрэл зургуудаас олж харна. Тэртех тэр үеийн Москвагийн 5 жил өнөөгийн энэ үе хоёрыг цаг хугацаа инхүү заагалжээ. Цаг үеийн төрх түүх хоёрыг харуулах эдгээр гэрэл зургуудыг харахын зурт Содном, Мөрөнгва, Сууд, Туяа, Тунгалаг, Элбэгдэрж гэх зэрэг тэр цагийн урлагийн нэр алдартай хүмүүс, гадаадын оюутнууд, эрдэмт хөтөлсөн Орос зөвлөлтийн алдарт багш нар нь эргэн дурсагдана. Алс Монгол орноос очсон долгор гэх жаахан бүсгүйг тосонж Роман Лазаревич Кармен гэгч хэн билээ дээ? Ленины шагналт, Сталины 3 удааг энэ шагналт, ардын жүжигчин Хөдөлмөрийн Баатар төрийн шагналт болсон Агуй их гэгдсэн кино найруулагч хүн. Шалгуур ихт тийм л хүн шавэм болгож төгсгсөн долгор найруулагч байсан. Хүний үүх түүхийг хөргөлөн бүтээх их үйлсэн оюутан ахуй цагаас хан эхэлж Орос эмч амин насаараа дэнчин тавьж тарган дахлын аюул дундаас аврагдсан өвгөн бүргэд Соболевын тухай кино сурвалжлага хийж хосгүй сайхан сэтгэлд Орос эмчээс ярилцлага авч байжээ. Тухайн үедээ өдрийн одоо гэмээр ховорхон үзэгдэж байсан Москвагийн консерваторт суралцж байсан төгөлдөр хуурч Гончиг Сумлагийн Эрдэнэчимгийн тухай сурвалжлан хөрөг түүхийн бүтээж байсан ч долгор найруулагч Туяа оператор хоёрын уран бүтээлийн их замналын эхлэл байлаа. Долгор бид хоёр төгсч ирээд хамгийн анхны хийсэн уран бүтээл бол Талын уянга гэж нэртэй кино концерт байсан. Долгорын тухай ярихад долгор бол их энергичний хүн ч үү. 76 онд долгор бид нэр халколд яв зураг авахаар болоод. Халколд Дандарбаатарын тухай кино хийнэ гээд баримт кино 2 бүлэг баримт кино хийнэ гээд. Тэнд 20 тонсон явуулчихдээ. Дорнотын уужим тал домогт халахын гол. Энэ дэр бид юм бүхэн таньдас юм шиг санагдав. Байлдааны цагийн нөхөр болсон хөлөг саймар хамт тундаж явсан нөхөд залуу халуунаас цөмөрөөл энэ газар устай холбоотой болохоор учрах тоолн сэтгэл хөдлөлт хувь заяа маань угаасан халахолтой холбоотой байсан юм шиг. Та бүхтийг харахтаж ах дүүтэйгийн уулсан юм шиг сайхан санагдах юм та. Хоёулын уран нууралтыг хийхдээ зөвхөн одоо тэр ширээн дээр нугарж байгаа ямар хийхгүй. Хоёулаа тэмээн дээр нугаруулъя гэд ингээд. Тэгсэн би өөшөө чи юу гэж байгаа юм. Тэмээн дээр нугаруулна гэж. Гайвал одоо нөгөө зураг аваад ингээд нугаруулаа явсан ч нөгөө тэмээмээч одоо үргэж босгаад ингээ хүн амт унахчул яах юм гэсэн. Зүгээр. Хоёулаа юу цэрхтэй ярьж хагаад цэрхийн тэмээн дээр нуруул тэр чинь бол янз бүрийн юмнаас одоо хөгжмнаас дуурхай өргөж босох юм байх юм биш гэж ингээд тэмээн дээр одоо нуруулж хийсэн. Долгор найруулагч маань баримтат кино, уран сайхны кино, кино концерт. За тэгээ кино жүжиг. За тэгээ телевизийн жүжиг.
энд бүхэн дээр хийсэн бүтээлүүд нь дандаа чамба болж ирсэн шүү. Толгор найруулагчийн нэг онцлог тал нь бол ихтэй зэрэг сэдвээ хүнээр заалгуулдаг. Чи нэг юм хэвлээ яасан бэ гэж хүнээр тэгж шийдэж. Өөрөөхөө сэтгэлийг гатгаад өдөөд байгаа тэр сэдвээ барьж авдаг. Долгор бид хоёрын анхны хийсэн бүтээл бол Цэвгийн амгалан гэж Хөдөлмөрийн Баатрын тухай. Тэр Цэвгийн амгалангуун үйлдвэр дээр сахи идэл манайх чи экспортод гаргадаг сахин замц дээл. Тэгээд тэндээ ингээд их шулуухан ойдаг энэ туршлагыг удуулга олж мэдэж өөр ярилцчаад тэгээд санал өгсөн юм билээ л дээ. Энэ хүний туршлагыг бусдад эзэмшүүлэх хэрэгтэй. Тэгээд манай Дэлгэнэ үлдэрчин бас тийм шинэ тухайны хэлбэршүүлсэн сургалт маягийн тийм баримтат кино бүтээдэг. Монгол эмэгтэй хөрөг гэж удуулгын тухай 5 бүлэг баримтат кино хийжсэн. Тэгээд тэр үеч нөгөө оператор дандаа яг нэг кинонд даган чадахгүй болохоор зурганд явсан үед нь туяа заримдаа би байхгүй бол туяа аавна, туяаг байхгүй бол би аавна тэгж яваад нэг 5 бүлэг баримтат киног бид нэр дуусгасан юм аа. Тэгээд уран сайхны зөвлөл үзээд урт байна. Тэгээд долгоч их гүргэрээ хасгээд нөгөө долгорыг маань хасахгүйгээ долгор гүрээ чинь. Тэгсээр байгаа яг тэр чигээр нь гаргаж иж үлээ. Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг олон жил тэргүүлж, Дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөний үйлээс оролцсон яваа удуулгаад 1964 онд Изабелла Блюмовга өөрийн биеэр Фридрих Жоли Кюрийн алтын медалийг гардуулан өгсөнд манай эмэгтэйчүүд бахархаж байдаг юм. Ховд аймгийн Дарив сумын алдарт хончин Хөдөлмөрийн Баатар цогтгорлогын тухай бүрэн хэмжээний баримт кино. За дээр нь аж үйлдвэрийн Хөдөлмөрийн Баатар алдарт чимэд оржгын тухай баримт кинонуудыг бас хамтран хийж исэн дурсан санахад бол сайхан байна. Алдарт хончин цогтгорлийн мал маллах эрдэм ухааныг Ховд аймгийн нийт малчтад эзэмшүүлэхээр түүнийг аймгийн төвд суурьшуулж аймгийн зөвлөх малчин гэсэн алба ажилтай болгожээ. Шуурга тагж уруудах уу, сөрж нөмөр нөөлөг газар браадах уу, малан орхиод биеэн бодох уу, биеэн орхиод малан гих үү. Олон янзын бодол төрөх байгалийн хүнд хэцүү ийм үед алдаж онож явж ажил амьдралын их туршлага хуримтлуулсан цогтгорил Баатрын Тэги ингээ гэсэн шийдвэр бүхэн хүн мал аль алины наврах улаан шугам болно. Энэ бол 50 өвлийн цасан шуур гүйтэн салхийг сүргийн дэргэд биеэр өнгөрөөсөн малчны ухаан билээ. Долгор бол одоо ер нь телевизийн жүжигийн том мастер гэж би хэлэх гээд байгаа. Яагаад тэгэхээр телевизийн жүжиг чинь вэ штэ зүгээр дараамын жүжигээс шал өөр шүү дээ. Нэг ёсондоо эсвэл 2 янз байдаг жүжигийг авахд эсвэл тайзнаас шууд аавна. Одоо бид нар учиртай гурван тэрийг амар санаа авч ирсэн шиг. Долгор бол тэр телевизийн тэр юу эдлэх ёсгүй ирэх гэдэг 2 ангид жүжигийг бол манай уртлын тэр одоо Улаанбаатарын студид авсан байгаа юм. Тэгээд тэр телевизийн жүжигийн тэр планууд тавилтыг одоо эргээд бол харахад бол яг одоо тэр үеийн тэр телевизийн одоо жүжигийн онцлогийг бүр яг харуулж чадсан байгаа. Крупный план ихтэй, эмоц ихтэй, кино чимшиг тэгж хийжсэн хүн бол одоо би долгорыг гэж боддгийн шүү. Нэг өдөр театр дээр тоглолт хийгээд тарах гад байж байсан чинь долгор хүрээд ирлээ. Шалмаг гэж ихтэйхэн тас хөхөрсөн шид хэдэн улсуудтай юм яриад бүр зайгүй дужгнаад л байсан. Тэгээ орж ирэнгүүтээ намайг харчаад сайн байна уу дээр би нэг зохиолч хамаад өгөх гэсэн гин. Гэхдээ ямар зохиол өгсөн чинь эвдэх ёсгүй ирэх гэдэг юм аа. Явхаргуун зохиол чамд өгье гэдэг нь. Би тэгээд
За над өгдөг юм байж би ер нь телевизэд нэг их юм хүмүүнд ороогүй, туршлагагүй. Тэгээд би чадах юм болоо да гэсэн чинь чамд өг гэж ардын жүжигчин долгор Сүрэнбай хэлсэн гэдэхгүй. Би яг жүжигээр тараад нөгөө зохиолын гэртээ аваачаад тухтай гэх чинь уншаад хөөх яана би энийг барахгүй байхаа гэж бодоод долгорт уцаар яриад хөө чи надад ямар гэж насны хүн оройлог явуулаад байгаа юм бэ? Би юусоо ингэж чадахгүй. Манай алтан үеийнхэн тэр аяараа байж байна. Долгор Сүрэнбай байж байна, долгор гуай байж байна, ханд Сүрэнбай байна, цэрэн дулмгай байна. Энэ улсууд байхад надад өгөөд ахтай яадаг. Би чадахгүй шүү. Зохиолч ирж аваарай гэдэг. Ингээд яриад уцын тавьчлаа. Тэгсэн чинь л дорхноо нөгөө долгор чинь нөгөөгээ дахиад орж яасан бэ гэсэн чинь юу ярьж байгаа юм бэ минь дээрээ ийм зохиолыг чинь хүн уралдаж авдаг байхаа чи үгүй гэдэг гэж хэлээл дахиад яваад өглөө. Нэг өдөр л нөгөө долгор чинь ороо тоглолт тарах гэжсэн чинь долгор ороод ирлээ. Ерөөсөө өнөөдөр ороо Гомсонгоо ирнэ. Богооноос буун. Тэгээд Гомсонгоог яриа тохирсон шууд аваад телевиз дээр ирнэ. Хуушур захиалцсан, хуушураа идэн автобусантаа суу гэлээ. Тэгэл дээрээс таарах юм байвал яг ганц нэг дээл авал тэнд дээл мэлүүд байгаа л гэл. Эхлээл нөгөө тэгээ яваад байсан чинь нөгөө олон улсууд чинь ороо ядараад зарим нь яхад нэг жоохон зургийн талбайны артал одоо гэрээ артал унтцсан байж байгаа. Хохираад галанг. Тэгсэн чи стоп гэл нөгөө долгорчин гүйгээл ороод ирлээ. Яасан хичнээн сайхан явж байхад хин унтаад байгаа үггүй ээжэж юу гэж та нар энүүгээр орж ирдгийг гарцгаа гэл нөгөө хэд ч хөөгөөд. Тэгэл тэд нар гарахаар болсон чи одоо дахиад ихнээс нь явна. Минь бие за чи үгээ алдууза гоё явах шүү туршлагатай. За чи туршлагагүй шүү гэл. За гэлдэгсэн чи. За тэгэл ихнээс нь яваад нэг юм чуучаад жүжигийнхээ нэгдүгээр ангийн дуусгаад өглөө үүрээр 7:30 өнгөрөөгөөд л бид нар чинь 8 цаг 9 цагаас ажил орох ёстой. Ингээл бид нар чинь театр руугаа явахгүй болохгүй ёстой бүртгэлтэй бид нар явлаа гэж нөгөөдөл чинь бүгдээрээ явахаар боллоо. Долгор их сайхан бичиж байсан. Одоо ингээд энэ ажил садаа болоод байх юмаа гэл урлаад автобусанд авч за ороо тоглолтыг чинь тарахаар ирж аван шүү гэл. 2 ороо 2 тоглолтны дараа бид нарыг аваачаад жүжиг маань бүтсэн байхгүй. Тэр цаад боён гэдэг чинь одоо хэр хүн бтэ? Хөл үтхийдхий. Миний бүр носнол юмсан минь гойжуулж байгаа л аваад явсан шүү дээ хамаагүй гэдгийг минь над шиг ихгүй юм байх та. Ихч байхгүй, эцэгч байхгүй. Хүрдний залбан хөвгд. Юу гинэ? Юу гинэ? Хүрдэн дээрээс олсон эцэг нь манай эцэгтэй танилаа гэсэн. Тэгээ хүрдэн дээрээс олохт нь өлгийн завсар нь уулын нэртэй аймаг, усны нэртэй газар, ургамлын нэртэй хүн ээж нэгсэн бичиг байсан юм гинлээ. Чи одоо үнийг хэлж байна уу? Үнэн. Бүцэгт. Яа миний хүү байж тээ. Миний хүү. Миний хүү. Миний хүү. Даваагийн доллар найруулагч амьдралынхаа 17 жилийг кино урлагт зориулсан байна. За энэ хүн энэ хугацаанд 30-аад нэрийн баримтат кино, уран сайхны кино, телевизийн жүжиг бүтээсэн байна. За эдэн дотроос хөрөг баримтат кино гэхэд 12-ыг энд ардын жүжигчин Жаргал сайхан, ардын жүжигчин Оюун, хөдөлмөрийн одоо Баатар, Амгалан хөдөлмөрийн Баатар, Шимэд дорж хөдөлмөрийн Баатар цогтгөрл гэдэг. Ийм олон хүний хөрөг баримт киног бүтээсэн тухайн одоо бүтээлээрээ телевизийн болоод кино урлагт хөрөг баримт киноны одоо
хиллийг тавьсан маш одоо дарвтай бүтээлүүд бүтээсэн гэж манай кино судлаачид уран бүтээлчд маань үздэг юм аа. За нөгөөтэйгүр телевизийн олон жүжигийг бол дэлгэцэн тавьсан байна. За энэ дотроос бол хүний ёс, хайрыг хайрл, дулмаа тохиолдсон явдал, идэх ёсгүй ирэх гэдэг ийм одоо 1-2 ангитай томоохон жүжигүүдийг телевизэнд дэлгэцэнд телевизийн одоо жанр тааруулан тавьж бүтээсэн бол тухайн үедээ төдийгүй өнөө хүртэл бол энэ хүн телевизийн жүжигийн одоо эхийг суурийг тавьсан ийм одоо найруулагчаа гэж одоо зүйсээр үнэлдэг юм аа. Мөн одоо 13 бүлэг тухайн үедээ бол одоо том хэмжээний одоо тайзны бүтээл гэж болохоор энэ амарснаа дуурийг бол кино хэлсэнд авч үлдснээр бол тухайн үеийн одоо жүжигчид тэрний одоо хэрглэж байсан жижиг хэрэгэл альва бүх юмыг бол түүх болгон авч үлдсэн юм гайхамшигтай энэ бүтээлүүд олонтой юм аа. Эдлэх ёсгүй ирэх намрын аллун өдөр гэдэг бол битэрийн уран бүтээлийн хин нэг хэн уран бүтээлийн хувьд үзэгч, сонсогч олны одоо анхаарлын төвд орсон ийм уран бүтээлүүд бол үлдснээрээ битэрийн уран бүтээл онцгой байр суурийг эзэлдэг юм а гэж юуны өмнө хэлхийг хүсэж байна. Намын их хурлыг хуралдуулж улс орны амин чухал асуудлыг шийдэх ажилд бид сайн бэлтгэх ёстой. Биднийг Ленин багштай уулзах үед манай улсыг хөрөнгөтөн капиталтны замаар заавал явах албагүй. Харин түүнийг алгасаж нийхэм журмын замаар хөгжиж болохыг сургасныг та бид бэлэхнээ мэдэж байна. Дөрийн театрын гоцол дуучин байсан үе тэгээ нэг өдрийн завсарлага таарад уран давхрын шатаар доошоо бууж байхгүй юу? Тэгсэн тийм бор бүсгүй гар дээрээс бариад авахгүй юу гинтхэн. Ингээ янз бүрээр харж байснаа. За миний хүүчээ Найшир гээд намайг буцаага дээш нь уран давхар руу хөтлөөд шатаар явлаа. Алий думаажаач энэ хүүхдийг нэг будаатах та гэв. Тэгэнгүүт жаахан гайгаад тэгсэн чинь асуулаад думаажааж байгаасан. Энэ юу хүн юм бэ? Яах гэж байгаа юм бэ гэсэн чинь киноны дүр сонголт хийж проб хийж байгаа хүн юм гинэ гин. Тэгэнгүүт надад одоо нөгөө хүсэл мөрөөдлийн оч гэдэг юм уу тийм ээ? Гордлого гэдэг юм уу? Нэг тийм юм үсээд ямар гоё юм гэ. За тэгээ тэгсэн л думаажаажаа цаашаал долгор найруулагчаас л энийг тэгээ ямраар бодох юм бэ гэсэн чинь маршлын залуу насаар боднаа л гэ. За бүрч биш болоо явчлаа да би ч одоо яахаа ч мэдэхгүй. Тэгээ нэг будаж модаад тэр үед би чинь нэлээ урт халимагтай байсан үе. Тэгээ нэг ийм жүжигт өмсдөг нүцгэн парик өмсгөөд будаад нэг савхан гүрдэг өмсгөж бод нэг фото зураг аваад тэгээ явуулчлаа. Асуусан чинь кино хийх гэж байгаа. Тэгээ тэнд дүрийн сонголтуудыг хийж яваа гэж ингэж ярьлаа. Тэгж одоо би тэр анх танилцсан, нүүр учирсан. Засгийн газрын нарийн бичгийн дарга, эвлийн төв хорооны нарийн бичгийн дарга Баваасан гэдэг хүн бол 25 настай буудуулсан юм аа. За энэ түүх мөхийг асуудалж уншаарай миний дүү. Сэрэн давгүй бол данзан тоглоно, чи Баваасан тоглох юм гэж. Тэгээд энэ Баваасангийн дүрээр бол би дэлгэц рүү алхсан юм. Дэлгэцийн бүтээл рүү орох бүх боломжийг нээж өгсөн урьсан хүн бол долгор найруулагч маань юм байна. Тэгээ миний одоо оюун санаанд их хүндтэй байр суурийг эзэлдэг найруулагч бол долгор найруулагч. Сүхбаатар гэхэд ингээд Чабилсан данцан гэл даамтар жилбэгдэрж гэл нөгөө намрын халуун өдрүүд дээр бүх хүмүүсийн фороп хийсэн, бүх нэрийн жагсаагаал дээр бүгдэнд нь фороп хийгээл. Тэгээд ямар маш их тэмдэглэл биччихээ ер нь бол. Тэр үед чинь одоо Монгол кино үйлдвэр гэж байсан. Үйлдвэрийн нөгөө мундагцуулаас хинэн чинийг барьж аваагүйсэн. Сэдвийн хувьд. Энэ бол тийм амар сэдв биш. Тухайн цаг үедээ энэ чинь улс төрийн өгүүлэмж ихтэй. Нөгөө данзангаа бид нар чи юу гэж ойлгодгүй байсан бэлээ. Нөгөө л нэг намын эсэргүү энэ болж өтөхгүй нөхөр хөгжлийн замаас хойш нь татагч. Одоо ерөөсөө л
Тухайн илгэрлэг дайсны хэмжээнд л тэр үе чи яригддаг байсан юм хүний тухай бүхэл бүтэн уран сайхны кино хийх гэж байна гэдэг бол тэр болгон хүний зориглож барьж явах ажил огтоосоо биш байсан. Тус улсад намын үйл хэрэг хөгжин бадарч ард түмэнд ирэх чөлөөг олгож байгаа нь олдошгүй хувь зохиол хэмээн баярлалаас баршгүй. Би нэг юу үзэлгийг бүр санаж байна. Намын төвөрөний нарийн бичгийн дараа ажиавгаа хурж ирж үзэх юм болоод дуудаад ирсэн удуулгаа хүрээд ирсэн. Тэгэл киногоо үзүүлээл тэр 2 дугаар зааланд байсан санагдаж байна. Эхний хэсэг яваад хурлын хэсэг яваал ингээд байсан. Нэг бадаг үзсэн юм уу нөгөө гараа яваад гэсэн. Тэгэл ерөөсө төгшөрл болж 2 нь үздэг тэр чинь. За энэ ерөөсө бүтгэх юм. Тэгэл удуулгаал хөөх юм. За би ч одоо энэ өдийн наслахтаа одоо ер нь бишгүй юм үтсэндээ одоо юу хийхдээ чутгалч удаа нэг хэдэн хүүхдүүдийн ажил амьдралаар тоглочих юм болох үедээ гэсэн юм. Яг тэгт хэлсэн. Тэгэхээр тийм том хүн тийм юм хэлэхээр зүг чинь мань мэт юм зүгөөстэй зүгээр би хаяа сүнс хаяа гэхэрэл юм болно үстэй юм. Тэгэл ерөөсөө зүг засах хэрэгтэй бол. Засах юм болоод л очихлаа гэсэн чинь. Гэнтгэл нэг зураг авах юм болоод яваад байсан чинь. Маршал чи усан оруулах хэрэгтэй боллоо. Тухай яриа гараад ирсэн. Асуудал юунаас болоод гэж эргэсэн гэхээр зэрэг ямар санаатай та бүхэн Данзангийн тухай кино хийсэн байл гэдэг асуудал. Үдсэн хүмүүсээр үзлий шалгаж сонсуудаас гарч ирсэн. Бүхэл бүтэн нийгмийг алгаснаа гэдэг чинь чиний тэр хормойгоо шуугаад дундгодыг харихтай адилхан огт биш. Өнөөдрийн өдрийг хүртэл дэлхийн нэгж орн ямар ч нийгмийг алгасаагүй юм. Мэдэж ирч. Манайх боолын нийгмийг алгасан шүү дээ. Та гэр орныхоо төлөө санааг тавьсаар угаад улс орныхоо хөгжлийн түүхийг умартаж дээ. Энэ чи юу гэсэн үг вэ? Та нар атаархаж хорсохдоо ийм үг хэлж байна уу? Би наад үгний чинь цаад утгыг ойлгож байна. Тийм ээ. Би ядуу хүний гуйлагчин хүүхэд. Одоо орох хоронтой унах унаатай болсон юу нь буруу болов? Ардын засаг ядуу ардын амьдралыг өөдлөхөд баярлдгүй болж байна уу? Миний санаанаас юр гардаггүй. Анхны зураг би нэг юм коммунистч орк цэрэг малгай нэг юм таваа шуутай. Тийм юм өмссөн. Тэгээ би их л баясгалантай очсон юм шиг байна. Тэгээд ингээд очсон чинь долгор найруулах тосчод нэх гоё инээгээд за маршал дүрдээ орчиход ирвүү гэж. Тэгэнгүүт миний нөгөөд нэг хий баясаж байсан, баярлаж байсан хөөрөл дарагдаад нэрийн би чинь маршлын залуу насны дүр тоглож байгаа хүн гэдэг хамгийн том одоо цохилт гэдэг юм уу санамж орж ирсэн байхгүй. Тэгэхдээ тэр зэмлж хэлээг байна. Их гоё тийм цагаан шүд гаргаж инээж өдөөс хэлээд тэрнийг бол нариган болгоод өнгөрч болох боловч тэр нь надад маш их том санамж гэдэг юм уу дохоо гэдэг юм уу болж анхны зурган дээр. Тэгээд тэрнээс хойш надад бол зөндөө сайхан туслаа тэр кино бүтсэн. Драмын театрын гашаанд алхаж яваад миний мөрөн дээгүүр гараа тавьчихад их сүрхий үг хэлсэн. Тэр үед гарамгүй үг надад хэлсэн юм байна. Баваас ингээ өмөрчл бүтээлийн дүрэн одоо урлаарай. Ямар ч буруу юм байхгүй шүү энэ залууд гэж. Би ч болоо өчигдөр хэд гурван хүнтэй уулзаж ярилцсан л да. Ахин дахин уулзаж учрын таниул. Ой тоонд нь ортол ухуул. Тайвширч болохгүй. Хурал дуустал жандсан дорж чулам та нар унтаж болохгүй.
Дорж болон та хоёрыг ярав шиг шатаал хүний дургүй хүрг. Нэмхийг өөрсдөө татахыг бодно. Тэгээ нэг санаанаас гардгүй нэг хэсэг бий. Ямар азтай юм бэ гэдэг юусоо хөөрхий. Гинтхэн цасараад тэгээ нэг цаснаар данзангийн нэг ганцаараа бохимдож байгаа жолоочтойгоо хамт явж байгаа нэг тийм зураг хэсгийг харсан. Тэгээд долгор нар тэгж байхгүй ямар азтай юм бэ ингээд энэ намрын халуун өдрүүд нь дуусаад ийм хүйтэн гахир удирдал ирлээ. Энэ бол одоо миний уран бүтээлд энэ киног хийхэд үзэл санаанд минь их дэм боллоо доо гэж. Дэм болох юм байна гэж баярлж ярьж ирсэн санаанд орж байна. Сэрэн дорж чийлсэн. Дорж митэн Монгол улс ямар замаар хөгжихийг заах цаг нэгэнт болсон бол үцэлцэндээ. Үцэлцэн. Саяач. Хатгалж 10 бодтой хөмсөр намайг хичээг бэхжүүлж ядсан бол би өдийд ингэж яваач. Нэг удаа үзлээс гарч ирээ махуулга зургийн дарга явсан туршлагатай хүн. Манайд нөгөө хичээнгөөсөө цэрэн дээр тоглосон шүү дээ. Тэгэл хөлсөн савирцсан гарч ирээ бад зэрваны өмбөд. Тэгээ тэр нөгөө комиссийнхантай чинь ингээд ярилцаад ирсэн чинь Дамзангийн тухай кино хийгээгүй. Манай найр долгорын хэлжсэн үг нь. Бид нар намын баримтчиг 3 дугаар бүгдлийн тухай кино хийсэн. Алдаа байгаа бол түүхээ эргэж харах хэрэгтэй баг. Бидэнд алдсан ах бид түүхээс гайдсан юм хийгээв. Гэхдээ тэр үе тэгж дуурдаг хүн ер нь хэд байсныг бол би хэлж мэдэхгүй. Тэгэл ерөөсөө өөрийнхөө үр зан хамгаалан гисээр гал тэгээс үлдээ. Энэ болохгүй эн чин данзан чин ялж төгсөд байна. Энд чинь Дамзангийн кино болсон. Наадахыг одоо бол энэ бол нам ялсын наадгүй нийч. Тэгэл одоо зохиол мохол дээр эргэж харах юм бол ингээл учир янз мандсан да. Энэ киног батлах гэж одоо намын төв хорооны үзэл сурталын гэлцсэн хит удаа үзсэн. Ер нь үзээд бол ер нь их имэж хийсэн. Их болгоомжлсон. Ингээд маш олон кадруудыг гассан шүү дээ. Салын данцан баригдаа шоронд байж хахад дуудаж байгаа хэсэг. Шоронгоос гарч ирэх зээлээ толгой дүнгөрөө нөмөрчихсөн. Тэрэн дээр бол энэ долгор найруулагч маш том дүрсээр экран дөрөөр харуулдаг. Энэ бол одоо том дүрс нэ крупный план. Энэ телевизийн найруулагч уран шигтгэл дээ. Дээлнийхээ завсраа нэг нүдээр хараад дээлээ нөмөрч хараад байгаа харж байгааг кадрыг гасчгаад харин сүүлд нь тэр үгийг үлдээсэн баг. Монголчууд ядраад ирэхээр намайг санах болно даа гэж. Энэ бол одоо эцсийн эцэст бол одоо үзэгч рүүгээ хандаж хэлсэн Дамзангийн нэг бол би Монголын ирээдүйнхээ төлөө үр хойчийнхаа ирээдүйн төлөө тэмцэж байсан хүн шүү. Тэ би ингэж хэлмэглээ гэдгийг хэлмэгцсэн хүн шүү гэдгийг бол энэ зохиолч одуулга найруулагч долгор хоёр тэр үед ингэж зоригтой хэлснээр энэ кино бол одоо их сайхан кино болсон гэж би дүгнэж явдаг. Та нар Монгол улс устж үгүй болсон тэр цагт л намайг дурсаж харамсах болно. Энэ дээр бол хийсэн энэ олон энэ тэмдэглэлүүд байж байгаа юм. Тэгээд энэ бүр ингээд одоо хятад хэлээр жишээ одоо тэр данзан тэр ерөнхий сайдыг бол хятад хэлээр яриулаад хятад хэлийг бүр ингээ гайлаглаад бүр ингээ тайлбарлаад өчтсөн бас англи хэлээр бас тэр үед бол бас англи хэл хятад хэл гэдэг чинь тийм ховор одоо бас мэдлэгтэй хүмүүс байсан. Тэрийг бүр ингээ гайлаглаад ингээ бичсэн. Тэгээд энэ нь бол бас ерөнхийдөө бас хасагдсан байж байгаа. Өөрийнхөө мэрэгжил үзэл бодолдоо бол маш үнэнд зүтгэдэг. Дээр нь одоо гарч ирж байгаа уран бүтээлчдийг шинээр гаргаж дэмжиж одоо бас төмөнд хүргэх талаар бол нэлээд дэвшилттэй ингэж хийдэг ийм уран бүтээлч байжээ л гэж бодод юм да. Ингээ жинхэнэ найруулагч хүний шинж чанар бол манай долгорт байдаг байхгүй юу? Ерөөсөө их зоригтой.
Тэгээ маш их юм уншна. Гэртэнд одоо ямар их ном байсан гэж бодно. Гэрн номоор дүүрсэн, тархин мэдлэгээр хансан талбарын авьяастай онцгой хүн байсан да гэх долгор найруулагчийн тухай яриаг Баттур дарга юундэн дорж найруулагч нар хэрвээ сэрүүн тунгалаг байсансан бол батлан өгүүлэх байсан нь тодорхой гэвч тэр сайхан хүмүүс өнөөдөр алга. Манай долгорч ерөөсөө тоглохгүй, тоглоом байхгүй, чадахгүй, спорт байхгүй. Бид нэр оюутан байхдаа бид хоёр чинь нэг киноны сургуулийн төлөөлөгчөөр Одессын урлагийн их сургууль дээр очиж тэмцээнд явж ирсэн. Содном, би, долгор. Би болохоор тенсер явж ирсэн. Долгор, содном хоёр болохоор нөгөө чичлүүр нөгөө фехтаван байдаг шүү дээ. Тэрүүгээр явж ирсэн байхгүй юу? Уран бүтээлчдийн нөхөрлөө гэдэг хийж бүтээхийн ундраг. Нэгэнт гараас гарсан сайн бүтээл гэдэг эзнэн мөнхөлж байдаг жамтай. Долгор найруулагчийн хойчин залгамжлаж нэрийг гаргаж яваа үр хүүхдүүд нь ээжийнхээ тухай инхүү дурсан ярьж байна. Үндэстэй мод ургадаг, үртэй хүн дурсагддаг гэдэг нь энэ. Бидний хувьд бол ээж бол ер нь ховор үзэгдэх хүн байсан. Одоо 9 сарын 1 байхад ээж маань ер нь ихэнхдээ ер нь байхгүй. Ер нь 9 сарын 1 би бол анх санаж байгаа сургуульд анх ороход бол ээж бол ер нь байгаагүй. Би ээж хөдөөл явцсан байсан. Тэгээд би ч одоо нэг манай хөгшин ээж л бид нарыг наашин цаашин гэж сургуульд орж исэн сандгийн 10 жил төгсөөд их сургууль шалгалт малгалт өгөөд явход чинь хүүхдүүд ч одоо ээж аавыгаа дагуулсан л явж явах чи би ч одоо тэгэл ганцаараа л явж байна. Манай ээж намаа тэгээд дагаад явж явах заавч байхгүй. Тэгэл тийм л эс ер нь бол уран бүтээлч тийм хүний хүүхдүүд бол ер нь тэгээд эсвэл дагж явна эсвэл одоо тэгээд хаягдана одоо тийм хоёр замтай л ер нь бол амьдарч исэн бахаа да. Хүүхэд байхаас л тэр кинонд ч юм уу яваал ингээд явж исэн зүйлүүд байна. Магадгүй тэр нөгөө баг байхдаа ингээд нэг төсөөллийн ч юм уу юм үлдсэн байж байгаад тэгэл би чинь бас их сургууль төгсөөл инженерээр төгсчихэл телевизэд бас телевизийн инженер хийгээл тодорхой хугацаанд үндэсний телевиз босод телевизүүдэд бас ингээд ажиллаж байсан. Баяр зэрэг ах ч гэсэн би ч 10 дугаарыг төгсөөд юу байсан шүү дээ. Одоо яг манай ээж ажиллаж байсан телекино үйлдвэрт гэрлийн техникчээр орж исэн 10 төгсөөд тэнд 1 жил ажиллаад дараа цэгт явж ирээ дахиад 2 жил ажилласан. Ажил мэргэжил нь бол ерөөсөө амьдрал нь л болсон хүн байсан юм да ер нь бол. Тэгээд маш их юм хийж бүтээжээ. Их богино хугацаанд ер нь уран бүтээлч багш хүн болоо шавнар нь үлддэг юм байна. Эмч хүн бол одоо эмчилж эдгээсэн хүмүүс нь байна. Байшин барилга нь үлддэг юм байна. Барилгачин уран бүтээлч хүний хувьд бол одоо ингээд бүтээл нь үлддэг юм байна. Бүтээл бол тэгэл он жил хуучрах тусмал одоо үнэтэй, улам үнэтэй болж л үлддэг юм байна да. Энэхэн алаг дэлхийд хүн гэдэг нэгэн бодгол уйлж ирээд уйлуулж буцдаг гэсэн үг бий. Эх орныхон тэртэх баруун хязгаар ховдын дарив суманд төрсөн бяцхан охин эцэг эхийнхээ халамжаар ах эгч хоёрынхон жишгээр өвтгш хүмүүжиж сургууль соёлын мөр хөөж явсаар 43 наслахтан хийж бүтээж олон сайхан бүтээж хүмүүстэй нөхөрлөж үнэлэгдэж үр хүүхд төрүүлж өсгөн өндөр өтгөн айл өрхийн эзэгтэй байж амьдралын хишиг аз жаргалыг хүртэж сэтгэл дүүрэн идтэй бахтай ажиллаж хөдөлмөрлөж явжээ. Тэгээд ч даваагийн долгор гэдэг энэ нэгэн нэр хэдэн 10 дорвитой бүтээл дээр найруулагчийн хувьд уран бүтээлч найз нөхөд хамтран зүтгэгчдийн дурсамж дуртгалд хүний сайхан нөхрийн хувьд удмын залгаж нэрийн дуудуулж яваа охиных нь хөвгүүдийнх нь ач зээнэрийнх нь сэтгэл зүрхэнд элбэрэлт сайхан ээж багархан дурсах эмээгийн хувьд мөнхөрч үлджээ. Мартагдахгүй мөнхөрч байхын тэр их хувь заяагаан өөрөө гардам бүтээжээ. Даваагийн долгор энэ нэр мартагдах учиргүй.